За би та нартай нэг хөөрхөн жижигхэн зөвлөгөө хуваалцах гэдэг энэ Costco-гоос хэрхлэн явуулдаг нэг жил сар болгон ирдэг юм сэтгүүл үүдий. Тэрэн дээр нэг хөөрхөн зөвлөгөөнүүд өгдөг аахгүй гэсэн чи өнөөдөр ингээд санааныг уншижсэн чи даралт ихсэх бол удирдлын чанартай байдаг гинэ. За ягаад тэгэхээр нөгөө хүүдний удирдал хүрээд ирэхээр нөгөө хүмүүсийн цусан дах цусны хан ингээд агшихаа хэрээр хүмүүсийн нэг бөөр тарих мэдрэлийн системд үйл ажиллагаанд одоо идэвхжээд эхлэнгүүд даралт ихсдэг юм байна. За даралт ихсээд эхлэнгүүд зүрх судасны өвчин үүсэх магадлал ихсдэг гинэ. За тэгэхээр ингээд өшөө нь бас нэг даралт ихсдэг шалтгаан өвөлдөө энэ хүүдний сэрүүн удирдал өдөр богиносоод эхлэхээр бас хүмүүсийн даралт ихсдэг гинэ. Нөгөө нар баг гардаг гэсэн үг те. Тэгэхээр бас даралт ихсдэг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийг одоо энэ баярын үеэр энэ өвлийн хүйтэн үед хүмүүс ихэвчлэн нөгөө дулаан газар суугаал те нөгөө жин нэмээд хөдөлгөөн багтай байдаг учраас бас даралт ихсдэг гэж байна. Тэгэхээр одоо энэ даралт ихсэх юунд бол ямар хүмүүс өртдөг вэ гэхээр мэдээж хэрэг настай хүмүүс, даралт ихсдэг хүмүүс өртдөг. Гэхдээ ингэж нөгөө даралт одоо ихсдэг хүмүүс им уугаад заримдаа бол бас нөгөө контролдох хяналт хийх боломжгүй бас үед байдаг гинэ. Тийм учраас одоо өвлийн цагт ялангуяа даралтаа өдөрт 2 удаа үзчихье гэж байна. Даралтны хэмжээ хараа 139-с 89 байх. Тэрнээс дээшээ байх юм бол ерөнхийдөө их гэж үзнэ гэж байна. За тэгэхээр одоо тогтмол одоо багасгах шалтгаан тогтмол дасгал хөдөлгөөнөө сайн хий гэж байна. За тэгээд давсны хэмжээгээ багасга. За нөгөө натрий гэдэг шүү дээ тий. Хям одоо даршилсан одоо нөгөө лаацтай хоол унднууд байдаг шүү дээ тий. Хям одоо өгөрций бишээ хям сосис гэнтэр гэсэн тиймэрхүүдөө ингээд бэлэн болгосон бэлэн бүтээгдэхүүн натрий ихтэй хоолноос татгалзаарай гэж зөвлөдөг юм байна. Тийм учраас байнгын тогтмол дасгал хөдөлгөөнтэй алхах гөөх хөдөлгөөнтэй байгаараа гэж зөвлөдөг юм байна. За тэгээд усан сэлэх боломжтой бол усан сэл за тэгээд жингээ бол аль болох одоо хяналттай байх хэрэгтэй гэж байна.